За хоёлаа яриагаа зэгцтэй байлгахын тулд бага наснаас нэгтэл зүгээр ах гэж бодож байна. Тэгээ багтаа ер нь ямар хөө хөвгтөөсөн талаараа ярил. За би багтаа бол бүр үнэхээр томоотой, дуулууртай өвн цай ордог тийм хөвгтөөсөн. Яг багтаа бол эмээ өвөөтэйг айгүй их цагийг өнгөрөөдөг байсан. Тэгэл яг эмээ өвөөгийнхөө үгэнд ороод тэгэл хичээлээ ч гэсэн бүр ингээл яг яс хийдэг, сургуулаасаа хурж ирчээл хичээлээ хідэн цаг хийдэг, бараг даалгавраасаа илүү юм өөрөө зохион бичлэг бичиж өгөөдөө үзүүлээл. Яг нэг тийм амар томоотой л хөвгтсөн. Ер нь бол ингээд миний амьдрал яг ийм хуваартай байсан гэх юм уу. Яг хичээлээсээ ирчээл хідэн цаг би хичээлийн, оройны хоолой хідэн цагт идэн. Тэгээд унтахтаа шүдээ тэдээс тэдийн хооронд дугаана гэх нэг 15 минут хэлээд амар удаа. Тэгээд яг нэг тэгж хуваарлдаг байсан. Тэгэд хамгийн инээдтэй нь би нэг удаа яг ингээ хуваараа шинжилээд яг нэг амралтын өдрийн хуваар дээрээ яг нэг 3 цагаас 4 цагийн хооронд шатар тоглоно гэж бичсэн. Тэгээ хуваараа ингээ ханан дээр наацсан. Тэгээ хуваарийнхаа дагуу би яг 2 цаг 50 минутанд шатраа засчаал бэлдээл. За шатар тоглоё доо гэд. Бэлдээ засцсан чинь надтай шатар тоглох хүн байгаагүй. Манай эмээ өвөө хоёлоо заавгүй. Манай ихч хичээл хийж илүү да мэдхгүй. Тэгээ заавгүй байсан. Тэгэл би тэр өдөр яг шатар тоглох хүн байхгүй хахад амар гуниглал. Тэгэл оройдоо би яг бодоол. За энэ хуваар мөвэрч ер нь худлаа юм байна дөө. Дахиж ер нь ингэж амар хуваар гарахгүй гэд шийдчихэд тэрнээс хойш тэгж нөгөөний ханан дээр байгаа хуваараа хуулж аваад тэгээ тэрнээс хойш тэгж нэг амар хуваар гаргаагүй. Тэгээ тэр болохоор яг миний одооний амьдралын хэм маягтаас амар нөлөөлсөн мөч гэж боддог. Одоо болохоор би ингээд хамаагүй уян хатан тэгээд ингээд төссөн үедээ хөссөн юм хийдэг нэг тиймэрхүү хэв маягтай. Одоо багтаа тийм эмх замбраатай хөвгт байснаас одоо том болсон өрн хоёр хэр ялгаатай байгаа вэ? Өөр маш их. Одоо л би баг амьдралаа буцаж жоох юм эмх замбраатай болох гэж хичээж байгаа. Багтаа нөгөө нэг хөвгтүүд чинь ийм хүн болно, том болоод ийм мэрэгчлээ болно гэж нэг боддөө штэ. Чиний хувьд яг ямар мэрэгчлээ болъё гэж боддог юм бэ? Ер нь ямар мэрэгчлэр төгссөн бэ? За. Наа чин бол бас жоохон асуудалтай гэдэг байхгүй. Жоохондоо бол би яг өөрийнхөө хүслээр бол би нэг бүжигчин болно гэж айгу хүсдэг байсан. Гэхдээ яагаад ч юм намайг жоохон бахад манай гэрийнхаа ингээд мэрэгчлийг ингэж аав ээжийнхаа мэрэгчлийг авдаг ч юм уу эсвэл эмээ өвгийнхаа мэрэгчлийг авдаг гэсэн нэг тийм ойлголт надад өгцөөсөн. Тэгэл манай ихч бит хоёр манай эмээ болохоор сөөхөн дарга хийдэг байсан байхгүй юу. Тэгээ одоо ч гэсэн хийдэг. Тэгээд манай ихч бит хоёр болохоор за хин нэг нь л угаасаа сөөхөн дарга болох юм байна гэд. Тэгээ манай ихч угаасаа жоон зэвүүн гэдэг байхгүй юу. Тэгээ намайг за чи сөөхөн дарга бол гэж нөгдөгцөөсөн. Тэгэл би за би сөөхөн дарга болох юм байна гэд. Тэгээ багасаа яг за сөөхөн дарга болчихжээ л гэж боддог байсан. Тэгээд жоохон том болоод яг 10 жилд одоо ахлах ангид ороод ч юм уу. Тэр үед болохоор би угаасаа тоо, хим, физик, биолог тийм хичээлүүд дээр амар сайн байсан. Угаасаа өөрөө сонирхдаг байсан. Тэгээ тэр үед яг манай аав ч гэсэн бас эмч ахгүй юу? Тэгээ за окей би аавыгаа дуурайгаад ер нь бол эмч болох юм байна гэж боддог байсан. Яг ахлах сургуульд бол. Тэгээд төгсдлөө бас эмчээр сурна гэж бодож айгүй их тийм нөгөөний бэлтгэлүүд хийдэг байсан гэх юм уу. Хай скул тахтаа ч гэсэн яг хим, биолог, физик хичээлүүдээ яг ийм илүү их сургуулийн төвшөнд тиймэрхүү ангиуд авч сурдаг байсан. За тэгээд яг төгсөх болсон чинь яагаад ч юм 12 дугаар ангид би ингээд амар сонирхолтой болсон. Тийм ангаахын чиглэлд. Тэгээ за одоо яана юугаар сурнаа гэд жоохон паниктаад. Угаасаа л яг нэг юм хизээ нэгэн цагт карьерээс олсон ч гэсэн хуурж болохоор тийм мэрэгчлэр сурах ёстой байна гэж бодоод тэгээд би
бизнес менежментээр сурч төгссөн. Ер нь нөгөө ихэнх хүмүүс бас төгсөөд яг мэрэгчлэрээ бас ажилтдаггүй л дээ. Би бас нөгөө нэг шал өөр мэрэгчлэр төгссөн мөртлөөсөө ингээд өөр чиглэлээр одоо ажилдаг. Тэгээд чи болохоор ингээд одоо бизнесээрээ ажиллаагүй гэж штэ. Тэгээд ямар хуу юм чиглэлээр ажилласан бэ ер нь? За одоо л би яг график дизайнераар ажилладаг. Тийм үү? Тэгээд яг хаанаас яаж график дизайнераар ажилдаг болсон бэ гэхлээр би яг 10 жилдээ байхдаа high school байхдаа ер нь бол хамгийн анх би photography амар сонирхож эхэлсэн. Яг нөгөө нэг зураг авах. Тэгээ photography амар орж эхлээд нэлээд зураг авдаг болоод дандаа хүмүүсийн portrait авдаг гэсэн. Тэгээд миний амар сонирхлыг татаад тэгээд тэрнээс хойш би ер нь юм жоохон бүтээлч юм хийвэл надад амар сонирхолтой байна гэж бодоод тэгээд high school-д байхдаа би зураг авахынхаа хажуугаар өөрөө зураг янзлах гэж Photoshop сураад тэгээд Photoshop сурж байгаа дараа нь за Illustrator гэх бас нэг програм байт юм байна. Тэрнийг суръя гэж шийдээ. Тэгээд ер нь л ахлах сургуульд байхдаа би амар их компьютер дээр суудаг байсан. Тэгээд суухдаа дандаа YouTube орол юм сурдаг. Тэгэл Photoshop дээр хачин юм хийнэ. Тэгээ өөрийнхөө зургийг оруулаад ард нь далавч хийгээл. Зүгээр яг хийж олох бүхэл яг юм зураг эдитлэх тиймэрхүү юмнуудыг 10 жилдээ хийдэг байсан. Тэгэл яг өөрийнхөө дарсан зургаа дараа нь эдитлж эхлээл, өнгө тавьж эхлээл. Тэгээд тэгж анх яг тийм creative юм руу орж исэн гэх юм уу? Тэгэхээр одоо график дизайн болохоор бүр яг өөрөө 100% бие даад сурсан юм байна тий. Тэгээд сураад одоо энийг ажил болгоод карьер болгоо явж байгаа гэсэн үг. Тийм. Ер нь бол анх сурахтаа би хизээч нэг график дизайнер болно гэж төсөөлж сураагүй. Зүгээр л яг амар сониуч байсан. Тэгэл зураг янзлах амар хоббитой байсан. Тэгэл хоббинд автагдал бүгдийг сурцсан. Гой шин юм хийж үзэл зүгээр зураг эдит хийдэг байснаа дараа нь бичлэг эдит хийдэг болол. Тэгэл тэгсээр байгаа л яг их сургуулаа төгсөөд Монголд ирсэн. Тэгээ Монголд ирчээд би за ажил хайж эхлэе даа гэд бодож явах үедээ би би яагаад ч яг ингээл оффист суугаал одоо юу ч үдийн маркетинг ч үдийн юм уу бизнес менежмент тэр чиглэлийн юмыг би яг ингээд 100% өдөр болгон тэгж хийж чадахгүй байна гэж бодоод тэгээд арай жоохон бүтээлч төрлийн ажлууд хайж эхэлсэн Монголд ирээд. Тэгэл хамгийн ихний орсон ажил маань болохоор яг тийм жоохон залуу хаамт олонтой нэг тийм дижитал сэтгүүл байсан. Тэгэл тэрнээс ихсүүлээл яг тийм жоохон бүтээлч салбарт ажиллаад за окей нугасаа миний хийх юм байна гэд ойлгоод тэрнээс хойш тэгээд өөрөө ч гэсэн фрилансераар нэлээд жил ажилласан. Тэгэл одоо хүртэл график дизайнер хийсээр л явчихна. Юу гадаадаас ирээд гэдгийгсэн шүү дээ. Ер нь хаана сурч исэн? Ямар улс? Би бакалавр болохоор Унгарт, Будапештэд яг бизнес менежментээр төгссөн. Тэгээд 4 жил сураад яг ковидын үеэр 2020 он байлуу да. 19 оны сүүлээ лүү да. Яг тэр үед ирчихсэн Монголд. Бас нөгөө инстаграмын харангуут нөгөө бас ингээд модель хийдэг штэ одоо ингээд зураг авалтанд фотошүүтэн төрт оролцоо явдаг. Тэгээд одоо график дизайнераар ажиллаж ийн гэж ин тэгээд яг бизнес гэж ин тэгэнгүү дахиад нэг өөр ингээд юу гараад ирж байгаа байхгүй. Тэр бас яг яаж гарч ирсэн талаар бас гоё ярил. Модель нь үү? Тий. За модель бол хамгийн анх баг би нэг 16 таа байлуу да. 16 таа хахад надад нэг Монголд хахад нэг санал орж ирээд тэгээд тэр яг говьих байсан баха би тэгээд санаад байна. Яг говийн зурагт би хамгийн анх Монголд хахтаа ороод тэгэл тэрнээс хойш яг их сургуульд явбал их сургуульд явж байхдаа би угаасаа яг хичээлийнхаа хажуугаар ямар нэгэн байдлаар өөр орлого олохгүй бол угаасаа боломжгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд Унгарт тахтаа тэнд ер нь бол бүх гэжтэй нэг хитэн сайн моделийн агентлагууд руу би яг өөрийнхөө зураг мөрөг бүх юмыг явуулаад тэгээд ингээд би агентлагт олмоор байна гэд
биччихсэн. Тэгэл бичээл газруудаа уулзаал тэр дундаасаа би яг өөр таалагдсанаа сонгоол Унгарт тахтаа яг нэг моделийн агентлагт олж исэн. Тэгээ тэрнээс хойш бол яг их сургуулийнхаа хажуугаар хаяа нэг зураг авалтанд ордог, хаяа runway show-нд ордог. Тэгэл тийм байдлаар яг бас жоохон цайныхаа мөнгийг олдог гэсэн гэх юм уу. Одоо ингээ карьераа төлөвлөхөд хэцүү байгаа хүмүүстэд ингээ зориулаад зөвлөгөө өгөөч. За надад бол яг бүр үнэхээр мэргэжлээ сонгох бүр амар хэцүү байсан. Ер нь гэхдээ яг 17-той да 18-той да мэргэжлээ ингээд ирээдүйдээ юу хийхийг хүсэж байгаагаа бүрэн мэднэ гэдэг амар хэцүү мөлий. Би бол одоо яг зөвлөн гэх юм бол 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдэд 1 жил gap авсан дээр л гэж ер нь зөвлөхөөр байна. Тэг gap авч явах хоорондоо ажил хийж үз, тэ юм жижиг сажиг юмнууд хийж үз, intern хийж үз, тэ дадлага хийнгүүт ч бас за окей. За жишээлбэл маркетинг сонирхож байгаа хүүхд маркетингийн газар дадлага хийгээд үзээд за яг үнэхээр энэ ажлын байр надад тохирох үгүйгээ мэдээд авна шүү дээ. Тэгэхээр яг ядаж нэг тийм жоохон нэг тийм trial гэх юм уу те нэг тиймэрхүү юм хийж үзэхгүй бол 100% яг шууд карьер сонгох амар хэцүү юм шиг санагдтiin. Бас миний яг Европт амьдарч байхад анзаарсан нэг юм болохоор ер нь Европ хүүхдүүд яг high school-аад төгсчөөд ихэнх нь яг бас ингээл gap year авдаг. Gap year авах хугацаанд ихэнх нь аялдаг. Амар ер нь бол яг ингээл анзаараад хахад Европууд бол хөвчлэн дандаа ингээл Таиланд ч юм уу өмнөд Аз руу аялдаг. Тэгээ аялж авах хугацаанд хүн чинь ингээл бас олон хүмүүстэй танилцаал тэгэл олон хүмүүсийн түүхийг сонсоол ингээл тэгж явж байхдаа бас өөрийгөө илүү ойлгодог гэх юм уу. Өөрийгөө ер нь л өөртөөгөө илүү танилцдаг. Тэгээ өөртөөгөө илүү танилцахынхаа хэрээр ирээдүйд юу юмэр байгаагаа бас жоохон ойлгож авдаг юм шиг санагдсан. Гэхдээ үнэхээр ингээд мэргэжлээ сонгоод сурцсан тохиолдолд бас нэг харамсаад ах юм байхгүй. Яагаад гэвэл өнөөдрийн нийгэмд миний бодлоор хэдэн ч удаа карьерээ сольж болно, хэдэн ч удаа дахиж сурч болно. Би өнөөдөр жишээлбэл гинт надад яг ингээл өөрөөр юмар сурах хүсэл амирх байдаг аахгүй юу? Одоо жишээл сэтгэл зүгээр ч юм уу. Тэгэж бодхолоор би яг өнөөдөр 0-оос эхлээл сэтгэл зүгээр сурах боломж надад ч гэсэн байгаа. Тэгээ тэрүүгээр ирээдүйд ажиллах ч боломж байгаа. Тийм болохоор бас тэрнийг бас нэг тэгэж амир би яг энэ карьераараа л насан туршдаа ажиллана гэж бас бодоод юм шиг санагцсан. Чи болохоор яасан юм? Карьер төлөвлөлтөн дээр үү? Тийм, ер нь юугаар сураад, юугаар ажиллаад, юу болоод байна? Манай аав ээж хоёр бол шал өөр мэржэлтэй хүмүүс эдгэлтэй. Тийм намайг бол яг бас имж болох гэж их хичээсэн. Багасаа яг ингээд нийгмийн ухааны нийгмийн ухаан, байгалийн ухаан гэж хуваагддаг шүү дээ. Тэнгүүд яг би нийгмийн ухааны хичээлүүдтэй арай илүү дуртай байсан. Тэгээд яг багш нартайгаа зөвлөлдөж байгаа ч юм уу. За яг нийгмийн талын ингээ мэрэгчлээ бол бас зүгээр юм байна гэж утсан байхгүй юу. Тэгээд би бол яг олон улсын харилцаагаар бол төгссөн. Тэгээд тэрийг яг сонгох шалтгаан гэвэл хэлний мэдлгүүдээрээ дамжуулаад яг би олон улсын харилцаа өгнө. Игэ зүгээр юм байна гэж бодож тухайн үедээ л тэгж бодож ирсэн. 3 дугаар курстэй гадаад харилцааны яам дадлага хийгээд тэг миний хийх юм биш байна гэдгийг мэдсэн. Би бас яг ийм цагт баригдаад яг ийм офсын юм хийн гэхээр ингээд яг миний бас хийх юм биш юм шиг санагдаад байдаг. Тэгээд одоо миний хийж байгаа юм болохоор бас амар юм креатив салбарын юм баггүй юу. Тэнгүүд одоо би өөрөө ингээд санаа гаргаад өөрөө юмнуудаа ингээд хийгээд явна гэдэг нь л надад их гоё байгаа. Одоо би бол яг Монгол төгссөн баггүй юу. Мөсийг төгссөн. За тэнгүүд өрнгийн хувьд болохоор ингээд Унгарт гадаад төгссөн шүү дээ. Тэнгүүд тэрний ялгаа ер нь ямар хөө байдаг талаар одоо бас хүүхдүүд ингээд төгсөөд Монголдоо сурах уу, гадагшаа явах уу гэл тэр бас айгүй том асуудал болдсон шүү дээ. За миний хувьд хэлэхэд мэдээч хүүхд болгоно л гадагшаа явж сурахыг хүсдэг байх. Гэхдээ гадагшаа явж сурна гэдэг бас амар их зардал шүү дээ. Тийм яг өөрийгөө тэнд очиод болгоод явах бас хэцүү. Гэхдээ яг гадагшаа явсны үр дүнд нь бол мэдээч амар олон хүмүүстэй танилцсан, гадаад хүмүүстэй харьцаж сурна. Тэрнийхээ хэрээр бас ингээд үзэл бодол, санаа нээгдэн, тэ илүү нээлттэй сэтгэлгээтэй болно. Одоо тэтгэлэг аваад ч юм уу өөрийгөө яг ингээд гой бүрэн даагаад явах
бололцоон байвал аль болох гэдэг шиг явж сурсан л дээр байх гэж боддог. Ер нь нөгөө бие дааж сурах гэдэг ч юм уу те одоо жишээ нь миний бодлоор ингээ Монголд байгангууд одоо би ч аав ээжтэйгээ ингээ байж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээ комфорт зондоо ингээ юм байгаа юм шиг санагтаад тэгээд гадагшаа явсан хүүхдүүд одоо өөрсдөө ингээл тусдаа амьдарч гэр бүлийнхнаасаа хол байна. Тэр утгаараа ингээд бие дааж илүү сурдаг байх гэж бодож лээ. Тийм. Хэцүү штэ. Муухай тий. Даваад гараад яваараа гэснээ хэцүү гэдэг. Яг ганцаараа амьдарч бие дааж сурах болоос хэцүү ч гэсэн бас гоё л доо. Ер нь өөртөө цагийг өнгөрөөж сурах айгуу чухал юм шиг санагддаг ш надад бол. Ер нь эмэгтэй хүн бас ялангуяа ганцаараа байж сурах хэрэгтэй гэж бодож байна. Одоо зарим хүмүүс бол ганцаараа байж чаддаг хүмүүс гэж бас байгаа шүү дээ. Тэнгүүд чиний хувьд ер нь ямар байдаг вэ? Ер нь дийлэх хүмүүс ганцаараа байж чаддаг юм шиг байна. Надад яг тэгэж анзаарчихсан. Миний хувьд болохоор би бүр ганцаараа байх бүр амар дуртай гэдэг байхгүй юу? Би бүр яг ингээ хүмүүстэй нэлээх цагийг өнгөрөөгөө ч юм уу тэрний дараа нэг хэсэг хугацаанд хэдэн хоног ч юм уу ганцаараа байхгүй бол надад амар хэцүү байдаг. Ер нь ганцаараа ингээд өөртөө цаг зарцуулаад юм хийхээс амар их таашаал авдаг. Тэр нь одоо зүгээр ганцаараа хоол идэх, ганцаараа кино үзэх, надад бол ганцаараа кино театрт ороо кино үзэх ямар ч асуудалгүй. Тэгэл би бол Унгарт тахта ганцаараа шоу удаж үзсэн. Ер нь бол ганцаараа хийж болох бүх юмыг би хийж үзсэн. Тэгээд үнэхээр ингээд хүссэн юм аа заавал ингээд хин нэг одоо чинь хамт инкүүд ихүү гэдэг ахгүй өөрөө очиод хийчдэг. Байнгут эргээд яг ингээд өөртөө амар их юм одоо хүччих юм уу? Нэг тийм мэдрэгддэм юм байлээ. Ганцаараа бас ингээд аялах ямар байдаг вэ? Ялангуяа эмэгтэй хүн ч бас хэцүү шттэ. За би яг 23 онд анхны удаа ганцаараа аялж үзсэн. Тэгээд яг аялахдаа би бүр яг ингээд жилийн өмнөөс би бүр яг төлөвлөсөн байсан. За би заавал ганцаараа аялна. Ганцаараа аялахдаа би бүтэн сар ганцаараа аялна. Багада бүтэн сар. Тэгээд яг төлөвлөгөө гаргаад би яг Вьетнам руу аялаж үзэх амар хүсэлтэй байсан. Вьетнамын хойд Вьетнамын яг ингээ Хажан гэдэг нэг мууж байдаг. Тэгээ тэр муужид би ингээд бичлэгүүд үзсэн юм аа. Нэг рилүүд үзсэн. Тэгээд тэгсэн чи амар гоё юм бүр ингээд амар өндөр уулан дундуур ингээд мотоциклтэй ингээд явдаг тийм замууд байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс тэрүүгээр ингээд яг юм мотоциклтай жолоочтой хамт аваад хэдэн хоног явдаг. Тэгээ би яг тэрний бичлэгийг үзчихэд за би ингэж л явахгүй болохгүй мэн гэдэг. Тэгээ яг жилийн өмнөөс бүр яг бодож төлөвлөж жагаад Вьетнам руу ганцаараа аялсан. Тэгээ ганцаараа аялж байхдаа ер нь бол ингээд бүтэн Вьетнамыг тойрох маршрутаа би гаргацсан. Тэгээл нөгөө нэг хажаагач гэсэн хийсэн. Тэгээ тэр бүр үнэхээр галзуу. Тэр амар галзуу байсан. Би бүр одоо ч гэсэн ярангуут ингээд надад бүр яг тэр үе мэдрэмж бодогдоод амар гоё байдаг. Тэч ганцаараа эмэгтэй хүн аялахад амар олон асуудлаас тулгарна. Ер нь жоохон аюулгүй байдлын тал дээр ч юм уу ганцаараа аялж байгаа эмэгтэй болохоор хүмүүс жоохон дураараа харьцах ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бол амар их гардаг. Гэхдээ тэр болгонд тэгээд сураал илүү болгоомжтой байгаа л тэгэл явж исэн гэх юм уу. Бүтэн сар ганцаараа байсны дараа яг буцаж ирээд миний сэтгэл зүй бол бүр яг ингээ байж болох хамгийн одоо хүчтэй одоо хинч миний сэтгэл зүг хэр оргийн хүн эвдэхээргүй нэг тийм төвшин дээр очсон юм шиг надад мэдрэмж төрж исэн. Амар их юм болдог л тоо. Одоо жишээлбэл Вьетнамд ганцаараа аялж хахад би нэг стокертэй болсон. Зүгээр л гудамжинд нэг хүнтэй танилцаал нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүнтэй танилцаал би ингээл зүгээр л nice байсан. Би ингээд тийм би ингээ ганцаараа аялж байгаа ингээл тэгсэн чинь намайг хоёлоо тэгвэл нэг юм гоё газар байгаа хоолнд орхоо би зүгээр л чамааг ингээд гоё дайл юм байл ихээр би за тэгэл нэг юм бодоогүй тэгэл хоолнд ороод тэгсэн чинь тэрнээс хойш амар сонин тэр залуутай би ингээд хотелийнхаа хаягийг хэлээгүй ч гэсэн ингээд тэрний дараа 4-5 хоног дарааллуулаа тэр залуутай таарсан. Тэр нь бүр амар сонио. Ингээ би бол хаана явж байгааг хэлээгүй. Гэхдээ яг ингээд миний байгаа газар л гинт гарч ирээдсэн. Би тэгээд амар айгаад тэгээ яг 5 хоног тэгээд гараад ирэнгүүт
яг жоохон сандарч эхлээд тэгээ би яг 5 дахь хоногийнхан дараа за би энэ хотоос явахгүй бол угаасаа болохгүй юм байна гэж шийдээд тэгээ шууд онгоцон цуугаад өөр хот руу явж исэн. Тэгээ нэг тиймэрхүү зүйлс ч юм уу ер нь л эрэгтэй хүмүүстэй айгу болгоомжтой харьцах ёстой юм билээ ганцаараа аялж явахдаа. Ер нь хизээч хинд ч ганцаараа аялж ингэж хэлж болохгүй мөлий. Дандаа гэр бүлийнхэнтэйгээ аялж байгаа гэж танилцдаг ч юм уу те. Найзуудтайгаа байгаа зүгээр л би одоо ингээд ганцаар явж байна. Би буцаад найзууд дээр очин ч гэх юм уу. Нэг тиймэрхүү байдлаар хүмүүстэй танилцах ёстой юм байна гэж ойлгосон. Тийм ер нь л тэгэл сурчлаа та гэдэг. Хүн таних тал дээр өөрийгөө хэрэгж боддог. Одоо жишээлбэл саяны залуу нэг жишээ шүү дээ. Мо. Амир мо. Тэгвэр үгүй яах муу гэх юм ч сайшаа ингэхдээ би зүгээр л хүмүүсийг за арайч тийм муу биш байлгүй дээ гэж дандаа боддог аахгүй юу. Зүгээр яг ингээд хүмүүс чинь уг нь бол ингээд за ингэчхүүдээ тэгчхүүдээ муу санаалд нь штэ. Би болохоор яг жоохон тэрнийх нь эсрэг за бас арайч тийхгүй л гүдээ эн чинь бас гайгүй хүн байлгүй дээ гэж дандаа боддог. Тэгээд тийм болохоор л өөрийгөө бас жоохон юм сонь нөхцөл байдалд оруулаад идэг. Тийм тэгэхээр хүн таних тал дээр жоохон тааруу гэдэг. Тэгтээ сурж ийнөө. Ер нь би яг өөрийгөө яг яаж хардаг би хүмүүсийг яг тиймэрхүү гэж төсөөлдөг гэх юм уу. Яг ингээл хүмүүсийг гайгүй ах ингээл сайн найз байх ч гэх юм уу. Тэгэж бодоод миний урмыг хугалсан тохиолдлууд амар их байдаг ч гэсэн ягаад ч миний ингээд гүнд яг хүнийг сайн гэдэг итгэл айгүй хүчтэй байд юм шиг байгаа. Тэгсэн хэдий ч гэсэн ингээд шинэ үндэ танилцсан ч бизээч тэгэл энэ ч өстой энэ ч өстой муу санаатахтай махта гэж ерөөсө боддгоо. Тэгэл дахиад гэсээр байгаа л ер нь хүн чамд ингээ хичнээн муухан хандсан ч гэсэн тий яг өөрийнхөө нөгөө нэг юм сайхан чанарыг ерөөсө гэлгүүгээр авч ивч чаддаг хүн шиг санагдлаа л та. Магадгүй сайхан чанар маань өрхөн жашин зүгээр л сайн хүн муугасаа илүү гэдэгт би бол угаасаа амар итгэдэг. Тийм хэдийн муу хүмүүс онцгой зан чанартай хүмүүс амар их байдаг ч гэсэн сайн бүр үнэхээр илүү байдаг. Сайн хүмүүстэй амар хүчирдэг. Тийм болохоор тэр итгэл минь ингээд яг юм бүх байдаг. Чи ер нь soulmate байдаг гэдэгт итгэдэг үү? Би бол бүр маш их итгэдэг. Миний амьдралд ер нь яг soulmate гарч ирсэн гэдэг ч гэсэн амар итгэдэг. Гэхдээ миний яг үзэл бодол бол soulmate гэхлээр хүмүүс яг ингээд заяаны хань гэж ойлгоод идэв шүү дээ. Яг юм эмхтэй харилцаан дээр байдаг яг нэг хүн гарч ирээл тэр хүнтэйгээ бүтэн бүх амьдралаа хамт өнгөрөх ёстой юм шиг тийм бодолтой байдаг. Гэхдээ миний хувьд болохоор soulmate гэхлээр яг заавал эрэгтэй эмхтэй байх хэсгүй, заавал хосын харилцаа байх хэсгүй. Бас нөхөрлөлийн тал дээр ч юм уу эсвэл зүгээр яг ингээд амьдралд гинт нэг ах ч юм уу ихч гарч ирээл чамд ингээд айгүй их туслаад ч юм уу тэг хүмүүс ч гэсэн гарч ирдэг. Тэр болгон ч гэсэн яг soulmate байдаг гэж би боддог. Тэгэд би бол яг найзын хувьд яг soulmate надад бол бас гарч ирсэн гэж боддог. Тийм ер нь л яг амьдралд яг ингээд угаасаа учрах ёстой байсан хүмүүс ингээд мэдэгдэн штэ. Яг нэг тийм хүмүүс бүгдээрээ л soulmate яг ямар нэгэн төрлийн soulmate яг л энэ амьдралын цаг мөчид тэр хүмүүстэй учирч бие биендээ туслах ч юм уу эсвэл бие биенийхээ амьдралд тийм болгох зөвлөгөө өгөх ч юм уу тийм байдлаар яг soulmate-уд гарч ирдэг гэж боддог. Би бас юу нэлээ тэгж боддог. Яг хүнд яг ганцхан soulmate байдаггүй ингээд амар олон төрлийн байдаг гэж бас нэг тийм бас уншижсэн байхгүй үү дээ. Би яг ямар үний юм бэ гэж бодчихсон. Чамд тиймэрхүү юм гарч ирж байсан уу? Яг уу надаа бол найз нөхөрлийн хувьд дээрч байгаа. Тэг би хосын хувьд ч гэсэн би яг одоо яг өөрийнхөө soulmate-тэй уулзсан гэж боддог. За чиний хувьд сая найз нөхөрлөл гэдгсэн тэрний хадлаар ирвэл
За, найзын хувьд бол яг сүүлийн жил би бол яг нэг soulmate-тэйгээ очирсан гэж боддог. Тэр болохоор хүмүүс баг л мэдж байгаа бах. Тэнгисийн ирэг дээр очоод би яг золоо гэд найзтайгаа танилцсан. Тэгээ тэнд танилцаад бит хоёр бол тэрнээс хойш бүр зүгээр ингээд үе зайгүй найзууд болсон. Тэгээд яг бит хоёрын зам байдлын хувьд ер нь л бүх зүйл ингээд амар таардаг. Угаасаа цаанаасаа л бит хоёр угаасаа ингээл best friends байх ёстой байсан юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж яг анх төржсэн л доо. Тэгэл золоотой танилцаал. За би тэгээ золоотой танилцсан болохоор би дараанаас би угаасаа л Тэнгисийн эрэгт орох ёстой байсан байна гэж бодсон. Тэнгисийн эрэгт би угаасаа ороод Тэнгисийн эрэг дээр би золоотой танилцаж ингэж бит хоёр амар сайн besties болох ёстой байсан байна гэж бодсон. Яаж явж байгаад ер нь Тэнгисийн эрэгт орчих вэ? Тэр ер нь шийдвэр нь яг бараг 5 минут хүрэхгүй хугацаанд гарсан. Би яг ордын билүү гэж бодчоол. За ер нь яад юм би орно. Гэл 5 минутын дотор шийдэл. Тэгэл ер нь бол орсон штеп. Ер нь нэг их бодоогүй. Яг нэг тиймэрхүү миний өмнө амьдралдаа хийж үзээгүй зүйлийн саналч гэх юм уу. Нэг тиймэрхүү юм над руу орж ирвэл би үгүй гэж хэлэх магадлал надад бол баг 0.1%. Би яг хийж үзээгүй юм нэг чудаа болов заавал туршиж үзнэ гэж боддог. Тэгээ тэрний нэгэн ч гэсэн яг Тэнгисийн эрэг байсан. Тэгэл ер нь л амар сонирхолтой байсан. Амар тэнэг тэнд ер нь амар тэнэгэн болол би ингээд одоо нэрээ басдаг ч юм яадаг ч мэдгүй амар тэнэгэн болсон ч гэсэн би хөгшрөөд дараа нь хүмүүст ярихтаа ёо санаж гинөө би залуу байхдаа нөгөө нэг юм шоунд ороо тэгээ тэгжүүгээ инээлдээд суух тэр мөч ч гэсэн надад амар фаны ах юм шиг санагдаад тэгэл би за хамаагүй би угаасаа орно гэд. Тэгээ амар хурдан шийдчихсэн. Тэнгисийн эрэгт ингээд 5 минутын дотор шийдэл орсон гэж байгаа. Тэд өөрөө ер нь нэг тийм амар гинтийн юм галзуу юм хийх дуртай хүн юм шиг байгаа тий. Би бол угаасаа л яг нэг тийм сонирхолтой experience миний амьдралд байж ич миний амьдрал айгүй үнцэнтэй болт юм бэлээ. Би тэрнийг бас сүлд ойлгосон. Яг ингээд нэг хэвийн зүйлсд баригдаад ингээд амьдраад тахлаар би ингээд цаанаас амар стресстэй болдог. Тэгэнгүүт яг амьдралаа би угаасаа сонирхолтой байхгүй бол стресстэй тэхлэн. Тэгэхээр яг одоо тийм жижиг сажиг сонирхолтой юм хийдэг ч юм уу. Яг амьдралдаа өмнө хийж үзээгүй шинэ юмыг бол би ингээд ер нь байнга л хийхийг боддог. Ер нь яриагийн сонсонгууд жоохон тэгжил санагдчихэв. Ордонд ер нь хэрэгтдэг. Тэр бол бас айгүй юм жоохон хэцүү сэдвэлтэй. Гэхдээ тэрний талаар ер нь юу гэж боддог вэ? Тийм astrology юм уншаад дийдгүү. Ер нь бол тийм. Гэхдээ хаяал нэг орж хардаг. Тэгэл ингээл өнгөрөөдөг. Гэхдээ ер нь яг номын талаар бол нэлээд уншдаг. Яг номын тийм яг ингээл номынхан иймэрхүү гингүүт яг биел аваад идэм л та угаасаа. Яг танилцсан хүмүүсийнхаа ордыг ингээд хараад үзэхлээр бас нэг юм төстөө зан характер бол угаасаа ажиглагдтiin. Одоо би жишээлбэл яг өмнө үерхчихсэн хүмүүсээ хараад үзэнгүүт айгүй хомхын ордны хүмүүстэй үерхчихсэн. Тэгээд хомхын ордныхны ер нь бол баг ойлгоцсон. Ер нь л тийм ер нь айгүй төстэй байдаг. Тэгэхээр бас угаасаа ордны нэг тийм зан чанар угаасаа байдаг л ах. Тийм. Гэхдээ орд бол бас нэг чухал биш юм байлаа шүү дээ. Тэр нөгөө нэг rising moon sign эдгээр нь бас нэлээ чухал юм байлээ. Ер нь төрсэн цагаа мэдэх хэрэгтэй юм байлээ. Тэгжиж бас яг ингээд бүтэн дэлгэрэнгүй бүх юм олж мэдт юм байлээ. Би төрсэн цагаа ээжээс асуусан, манай ээж мэдэхгүй байсан. Тэгээд ер нь бол баримжаалал тэрнийг оруулчихсан. Тэнгисийн эргийн нөгөө нэг дугаарыг үзэж яхад яг ээжтэй зориулаад нэг шүлэг биччихсэн. Тэг би тэрийг нь хараад ингээд амар бахархчихсан байхгүй юу. Тэгээд тэр талаараа ингээ гоё яриач. Би яг Тэнгисийн эрэгт орохдоо ер нь бол тэнд юу болохыг ерөөсөө
ямар ч тийм ойлголт ер нь бол баг байгаагүй. Гэхдээ би тэнд орохдоо би яаж хийж агаад заавал би ээждээ зориулсан нэг юм хийн гэж би төлөвлөсөн. Тэгэл тэрэн донд за окей нэг талент шоу болох юм байна гэж бодоод тэрэн дээр би юу хийж болох вэ гэж бодож байгаа. За угаасаа л энэ л яг миний ээждээ зориулж юм зориулах мөч юм байна гэдгээ ойлгоод тэгээд тэр талент шоу дээр би тэр нөгөө нэг 3 жилийн өмнө бичсэн шүлгээ тэгээд уншсан. Тэр бол яг үнэндээ манай ээж аав хоёр тэрнийг үзээд бүр ингээд амар уйлсан гэсэн. Манай ээж аав хоёр бол хоёулаа ингээд намайг тийм шүлэг мүлэг бичдэг гэсэн ямар ч ойлголт байхгүй. Ер нь бол хизээч би тэр хоёрт шүлэг үзүүлж байгаагүй. Надад тэр үед ийм хэцүү байхдаа би ийм шүлэг бичсэн гэж дурдаж ч байгаагүй. Тэгэл тэр мөч угаасаа л яг миний тэр шүлгийг ингэж задлах ээжтэй хүргэх мөч байсан юм шиг санагдсан. Шоу нь яг ингэ болцооны шоу байдаг. Тэрэн дээр би орсноо гинт ингэж тийм гүн дип юм ингэж ярьж орох нь бас зүг юм болов буруу юм болов гэж бодсон л доо. Гэхдээ бас тэгж ярьснараа ялангуяа Монголын нөхцөлд амар олон яг ижил зүйл тулж байгаа гэр бүлүүд байдаг. Одоо манай ээж аавын үеийнхэн дунд бол илэгний БЦ вирус бүр маш их байдаг. Тэр дундаа бүр муудсан илэг солиулах хэмжээнд очсон гэр бүлүүд бол амар их байдаг. Бид нар ч гэсэн ингээд энийг даваад туулсан шүү. Энэ бас арт нь ингээд давж туулаад гарч болох зүйл шүү гэсэн нэг тийм найдвар өгөх юм болов гэж бас бодож тэр шүлгээ тэгж уншсан. Би сая бас яг нэг жоохон хэцүү юм болсон. Тэгээд манай аавын би жоохон өвдөөд тэр үед яг ингээд айгүйх ойлгосон л тоо. Яг ингээ өөрт нь тулж ирэхээс нааш бол хүн ер нь их ойлгохгүй юм шиг санагдсан. Тэр илэг шилжүүлэн суулгах одоо тэр хагалгаа гэдэг чинь амар том хагалгаа байгаа. Ер нь яаж тэр шийдвэрийг гаргасан бэ? Бусад хүмүүс ч гэсэн ингээ урам зориг болох байх л гэж бодож байна л доо. Бүр нэлээд юм болсон. Яг эхнээс нь ярих юм бол би яг ер нь манай ээжийн би нэлээд муудах үед би Монгол байгаагүй. Би яг Германд нэг хэсэг амьдарч исэн. Тэгээд их сургуулаа би Унгарт төгсчөөд Герман руу нүгэд очицсан. Германд нэг хэсэг амьдрийгээд тэг Герман руу нүгэд очсон байсан чинь ер нь манай ээж би нэлээд муудсан байна гэд манай гэрийнхэн ч гэсэн яг одоо манай ихч бит хоёрт хэлхээс жоох имээгээд гэх юм уу санаагийн зовоохгүйгээ бит хоёрт нэлээд удаан хэлэхгүй гүрийсэн байлээ. Тэгээд тэрнийхээ дараа бүр яалтчгүй л муудаад эхэлсэн үед нь хэлсэн. Тэгээд хэлэх үед нь би угаасаа яг их сургуулаад дууссан байсан учраас шууд Монгол руу ирсэн. Тэгээ Монгол руу ирээд яг тэр үед ээжигээ харах бол бүр угаасаа үнэхээр ер нь л ингээд амьдралд амар олон хэцүү зүйл яг тохиодог ч гэсэн яг ээж аавыгаа ингээд нүдэн дээр ингээд илт биеийн байдал нь муудаал энерггүй болол тунаагүй болол тэгээд байгааг нь харах бол бүр үнэхээр хамгийн амар зовлон юм билий. Яг тэр үед угаасаа яаж тусалж чадахгүй. Тэгээ бид нарын хувьд болохоор угаасаа л илгээ солиулахгүй бол өөр сонголт байхгүй. Гэхдээ манай ээж бас нэлийн шазруу эмэгтэй байхгүй юу? Бас нэлийн гүрээсэн манай ээж бол би өстө хоёр охиноосоо би яасан ч хоёр охиноосоо илгээн авахгүй би хоёр охиныгоо тэгж зовохгүй би өстө би шийдсэн би баг ингээд энэ жамаараа өхөн мэт юм яриад тэгээ бүр нэлийн удаан гүрээсэн. Тэгээ гүрийж агаад бид нар бас гэр бүлээр нэлээд их ярилцж агаад угаасаа л өөр сонголт байхгүй. Хамтдаа ингээд энийг угаасаа давж гарахаас өөр сонголт байхгүй. Ээж байхгүй болчихвол бидний амьдрал ингээд бүгднгийнх нь амьдрал угаасаа утахгүй болно. Тийм болохоор ингээд та ингээ хийх ёстой. Тэгээ хийхдээ бид нар бүгдээрээ ингээд хамтдаа байна. Охтууд нь цуг байна гэд. Тэгээ манай ихч доор хоёулаа шинжилгээнд ороод ер нь хоёулаа үгүй илгээ өгөх хүсэлтэй байсан. Тэгээ шинжилгээнд орсон чинь манай ихчих илгэнд таарахгүй гэж хараад минийх болохоор таарч ийн гэд. Тэгээ азар минийх таарад ер нь бол би орохоор болсон.
Тэгээ яг хагалгааны хувьд бол мэдээч маш том хагалгаа. Гэхдээ надад бол ягаад ч юм тэр үед угаасаа бүр ингээд бүтэн шийдсэн. Угаасаа ингэж ээжигээ аврахгүй л бол угаасаа би ч гэсэн тэрнээс цааш өөрийнхөө амьдралыг ер нь бол төсөөлж чадахгүйсэн. Тийм болохоор хагалгаагаа ч гэсэн айгүй амархан даваад гарсан. Манай ээж ч бас бүр үнэхээр ийм ер нь л амар юм хатуу юм хтэй юм баггүй юу. Илгээ солиулаад баг 3 сарын дотор буцаад ажилд орцсон. Тэгэл ингээл явчихаа. Тэгээд ер нь л зүгээр бусад ижил зүйлс давж туулж байгаа гэр бүлүүдэд хэлэхэд бол ингээд нартанд аваад гардыг шүү. Тэгээд авч гараад өнөртгөн гэр бүлэрээ дахиад инээ төр болоод ингээд тэгж явах бас айгүй ойрхон шүү л гэж шилээд байгаа гэхгүй. Тэр бол хэр баргийн хүнээс бол нэг гарахааргүй зориг байх гэж бодож байна. Гэтэ үнэхээр яг үнэхээр нэрээ цагийн тулсан үед бол хүн юу хийдэг юм бэ лээ. Тэгэл одоо бол ээжтэйгээ би өстө та одоо миний илгийг жоохон айтаахан харж хандараа мандараа гингүүт эн чинь угаасаа минийх гэ манай ээж. Би энийг чинь баг би болгосон юм. Тэгээ инээлтдэг. Гэхдээ яг үнэн л дээ. Манай ээж нь л яг ингээд би болгосон илэг байхгүй тэрнийг ингээд буцаад авцсан. Тийм одоо тэгэж жоохон жоклдог. Ер нь хүний амьдрал тэгэл хэцүү зүйл гэж бол угаасаа маш их байгаа. Тэгтээ гол нь ингээ хэцүү байна гэд ингээл уйлаад байгаад байх чинь бас утгагүй. Тийм учраас одоо би бол бодохдоо хэцүү зүйлээс айгүй их юм сурж авдаг л гэж боддог байхгүй юу. Чиний хувьд болохоор одоо өөр тохиолж ирсэн хэцүү зүйлс ч юм уу те тэрнээсээ юу сурж авсан талаараа ярмаар нь. За надад өөр амар хэцүү байсан үе гэх юм бол яг хамгийн анх ковид эхэлж байхад би Унгарт оюутан байсан. Тэгээд тэр үед би яг амьдралынхаа хамгийн том ганцаардлыг мэдэрч үтсэн гэх юм уу. Яг өмнө бол ингээл ер нь бол ганцаардлыг ерөөсөө мэдэрч үзээгүй байсан мөлий. Яг тэр үед би шинэ байранд орсон байсан. Шинэ байранд орохдоо ийм 5 bedroomтэй тийм том байранд орсон байсан. Тэгээ яг шинэ байранд орвол би ганцаараа эхний өрөөнд нь орвол бусад өрөөнд нөгөө нь хүмүүс авах байсан. Тэгсэн чинь Унгарт карантинлаад тэг ингээ бүх юм хаагдцсан. Тэгээ би тэр том байранд 5 унтлахын өрөөтэй мангар том байранд хагас жил ганцаараа ингээд карантинлэгдээд амьдарсан. Би яг ингээ ганцаараа байх дуртай гэдэг ч тэр чинь одоо миний сонголт шүү дээ. Өссөн үедээ би ингээ ганцаараа байцдаг. Яг тэр үед ингээд миний сонголтоор биш ингээд ганцаараа байсан болохоор яг ингээ ганцаардлыг амар хүчтэй мэдэрсэн. Тэг яг тэр үед зүгээр ингээ байн гэртээ ингээл өөр хинттэй ч харцахгүй ингээд байгаад ах үед бол зүгээр галтгоонд ч гэсэн хин нэг ингээд ямар нэг юм төчгнүүлвэл ингээд амар хаппи явах гэдэг байхгүй юу. Тэнгүүт тийм дуу ч байхгүй бүр ингээд чимээгүй надаас өөр ямар ч дуу гарахгүй. Тийм үед бол үнэхээр бүр амар ганцаард юм лээ. Тэг хин нэгний зүгээр ингээд хүлний ингээд талхаж байгаа чимээ ч юм уу харьцахгүй ч гэсэн тийм сонсох бол хүнд бас амар ингээд тайвшрал өгдөг гэх юм уу. Тэгдэм байна гэдгийг би яг тэр үед амар ойлгочихсон. Миний бодлоор бол ганцаараа байх гэдэг хоёр өөр хаа тийм. Ганцаараа байх бол тий сая хэлсэнчлэн сонголт шүү дээ. Зүр үнэхээр ингээд хүмүүстэй уулзмаар байсан ч гэсэндээ ганцаараа байж болно. Тэнгүүд ганцаардл гэдэг чинь болохоор олон хүнтэй байсан ч гэсэндээ ганцаардл тэр хоёр бол өөр ойлголт гэж бодож байна. Ер нь чамд ковид үед ямар байсан бэ? Би яг оюутан болол карантин болол тэгэл карантинд ингээл оюутнаас өнгөрөөл тэгэл төгсчихсэн. Би бас яг ковидын үеэр төгсөж таараад тэгээд эзэж төгсөлт болоогүй. Тэг яг Унгарт төгсчөөд Монгол руу шууд ирээд тэг Монголд чи яг одоо Европоос бараг жилийн дараа ковид эхэлсэн аахгүй юу? Яг хоцорч эхэлсэн юм аа. Унгарт би тэгээ 6 сар амьдарч аваад төгсчөөд Монголд ирсэн чинь бүр яг Монголд нөгөө нэг эхний кейс мэйс нь гарч исэн. Тэгээ би Монголд ирсэн чинь нөгөө нэг амар карантинлдэг үеийн тараад бүтэн сар би буудлын өрөөнд байсан.
Ганцаараа дахиад. дахиад л Тэгтээ 6 сарын дараа бүтэн сар буудлын өрөөнд авах бол угаасаа юу ч биш. Тэгэл тэр буудалд тахтаа байстаа. Гэрээсээ гитар авчирсан. Гитар сурцсан амар йога мага ийцээ. Амар өр бүтээлтэй байсан. зарим талаараа карантин ингээд хүмүүст амар эргээр нөлөөлж юм санагдаад тахгүй одоо өөрийгөө таньж мэдээ тэг ингээд ганцаараа ганцаараа байд сураад тэгээд өөрийнхөө юм нууц авьяасыг илрүүлээд гэдэг ч юм уу. Яг тэр талаараа бас Чи тиймэрхүү юм хийсэн үү? Ямар нэг юм сурсан уу? би бол яг ингээл йог хийгээл тэгээ анаатай ингээд би ер нь ингээд гүйж чаддаггүй баггүй би ингээд гүүхээр ингээд надад амар хэцүү байдаг. Тэгээ яагаад ч юм чинь би карантины үеэр яг ингээд хүрээлэн тойрч гүйдэг байсан. Тэр нэг хийж үзчихсэн юм. Карантины үеэр нэг сурж авсан юм уу да одоо нэг юм жоох итгэвтэй ингээд нэг юм амьдрах юм да. Тийм гүйж сурсан юм байна. Дасгал хөдөлгөөний гэхдээ ер нь амьдрал төр нь ингээд хэрэгтэй гэж боддог. Би ер нь яг бага насаа харах юм бол бүр ингээд амар спортлог хөхтэйсэн. Бүх төрлийн спорт хийдэг байсан. Бүх төрлийн спортод амар эвсэлтэй байсан. Тэгээд явж агаад яагаад ч юм их сургуулийн үед би бүгдийг хайцсан. Ерөөсөө дасгал хийдэггүй байсан. Тэгэд би яг нэг 2-3 жилийн өмнө яг тэрнийг анзаараад би ер нь миний бие мах бод ер нь бол бас хөгшөрж байгаа юм байна. Өмнөх шигэ биш болж байгаа юм байна. Тийм болохоор би одоо жоохон дасгалыг буцаж амьдралынхаа рутинд оруулахгүй болохгүй мэн гэдгээ ойлгоод тэгээд нэг 2-3 жилийн өмнөөс багаар дасгал хийж эхэлсэн. Тэгээд дасгал хийж явж байгаа зүйлдээ бол амар дуртай болсон. Ялтчгүй мартцсан ч гэсэн яг ингээд буцаад ингээд тууштай хийгээд эхлэхээр хүний бие угаасаа жоохон өгүүлээд эхэлт юм бэлээ. Тэгээд сүүлд бол нэг хэсэг би нэлээ жимд явдаг байсан, фитнес хийдэг байсан. Тэгж байгаа бол хаяа пилатес хийн. Одоо бол яг жимд бол явахгүй байгаа. Гэхдээ ер нь бол сонголт бол байнга хийдэг. Дасгал хөдөлгөөн ер нь амар чухал юм шиг санагддаг. Миний ингээд жоо нуруу өвддөг байхгүй юу? Тэгээд би тэрнээсээ болоод анх йоганд явж эхэлчихсэн. Тэгээд йоганд явж агаад цаашлаад би ингээд йогийн багшийн сургалтанд суугаад тэгээд нурууныхаа нь бас яг ингээд одоо өвдөлтийнх нь ингээд сургалтанд сууж исэн. Тэгээд би яг тэр үедээ яг одоо өөрийнхөө нөгөө нэг яг яагаад нуруу өвдөд байгаагаа ингээд ойлгох гэж яг суужсэн. Тэгээд тэрнээс хойшоо ингээд анзаараад одоо эргэн тойрныхоо найзууд ч юм уу ажлынхныхаа ч юм уу ингээд одоо нурууг онцлоод яг юм онцлж сурцсан байхгүй. Тэгээ онцлоод үзэнгүүт ингээд одоо нурууны асуудалтай хүмүүс монголоор бүр амар их байдаг. Бүр бараг ингээд. Би одоо жишээлбэл ингээд нэг 5 найзынхаа нурууг онцлоо гэхэд ингээд 4 нь ингээд нурууны асуудалтай. Зүгээр хөвших биш дасгал хөдөлгөөнөөс амар стресс амар тайлт юм билээ. Тийм. Тэрийг яг би сүүлд амар их ажлын стресстэй болоод ажлынхаа хажуугаар би өстө надад өстө зав байхгүй би өстө юун жимд явах надад зав байхгүй гэж амар их тэгдэг байсан. Тэгж жагаад за яадаг ч байсан би 7 хоногт 2 хоногт ядаж 2 хоног 3 хоног ч юм уу жимдээ заавал явна гэд тэгээд хэлсэн чинь яг амар стресстэй байж байгаа л яг дасгал хийгээл жимнээсээ гараад ирэнгүүт угаасаа сэтгэл зүй мөд хамаагүй юм хаппи болц гэрлгүй гэж залхажуулгаад. Одоо сүүлийн үед нөгөө нэг ажил дээр burnout-ийн асуудал амар их байгаа шүү дээ. Хүмүүс айгүй хэцүү стресстэй, тэгээ стрессээ зүгээр ингээл пи уудаг ч юм уу ингээл нэг яриа буруу югаар ингээд тайлаад идэг. Тэнгүүд одоо сая дасгал хийгээд стресс маань тайлагдж гин энэ төр гэж байгаа нэг зөв юм шиг санагдлаа л та. Тэгээ ер нь чамд ер нь тиймэрхүү burnout ч юм уу юм ажлаас болж ингэж амар стрессж исэн ер нь тиймэрхүү тохиолдол байгаа юу? Ер нь л жоохон стресст гэдийдэг. Гэхдээ би яг ингээд амар их ажил хийхээ хэрээр би заавал одоо нэг юм нийгмийн цаг гэх юм уу найзуудтайгаа өнгөрүүлэх цаг би бүр яаж иж байгаа багтаадаг байхгүй юу?
Тэгэхгүй бол ингээд ганцаараа ажиллая гээл ингээл стресстэй яваад ангот угаасаа миний амьдралын чанар гэх юм уу? Яг ингээд унцдаг. Тэгээ аз жаргалгүй болцдог. Тийм болохоор би ингээд шүн 10, 11, 12 хүртэл ажил хийсэн ч гэсэн тэрнийхээ дараа нэг юм жоохон social цаг өөртөө гаргадаг. Гэхдээ өдөр болгон биш шүү дээ. 7 хоногт нэг ч юм уу. Тэнгүүт ингээд тэрэндээ арай нэг юм жоохон happy болоод тэгж л жоохон зохицуулдаг гэх юм уу. Ер нь л завгүй байхынхаа хэрээр бас бусад зүйлстэй цаг гаргах ёстой юм байлээ. Дасгал хөдөлгөөнөөс өөр ер нь хобби юу вэ? За миний хобби бол бүр мондохгүй. Бүр маш олон. Би яг ингээд cycle-аар ингээд өөрөөр хоббит болдог гэх юм уу. Гэхдээ миний нэг амар удаан дуртай байгаа хобби гэх юм бол ялцгүй хоол их. Би бүр яг за бараг л багасаа ингээд хоолнд амар сонирхолтой байсан. Хоол зохиож хийх амар дуртай байсан. Тэгэл ямар нэг юм харчаал гэртээ яг ямар амтлагч ордгийг мэддэггүй ч гэсэн тэгэл зохиогоол хамтлал зохиогоол нэмж юм хийгээл нэг амар халуун ногоотой юм хийжээл за энэ дээр сахар игээд үдчихээ энэ дээр лимоныг үдчихээл тэгэл янз бүр юм зохиож их амар дуртай байсан. Тийм тэгээ хоббигоо ер нь сүүлийн за бараг 1-2 жил жоохон нэлийн тийм serious болгоод одоо бараг хобби маань нэг тийм бас нэг өөр орлогын их үүсэр болцсон ч гэх юм уу нэг тиймэрхүү болцсон. Ер нь тэгээд анх яг яаж эхэлчихсэн? Яг анх би яг хоол хийгээд ингээд туршиж үзье гэдэг юм хэдэн настайгаас ч юм хэдэн эхэлчихсэн бэ? Ер нь хоолнд дуртай болсон шалтгаан гэх юм бол яг л манай гэр бүлийн тэр бол яг манай гэр бүлийн соёл юм байлээ. Яг намайг жоохон бахт манай эмээ байн хоол хийгээл найзуудад дууддаг байсан. Хоол хийгээл манай гэрийнхэн манад цугладаг. Тэгэл дандаа ийм том ширээгээр дөрөн хоол хийгээл тэгэл бөөнөрөө цуглаал хамаг юм яриад инээлдэл яг нэг тиймэрхүү гэр бүлийн соёлтой өссөн. Тэгээд манай эмээ тийм байсан. Дараа нь болохоор манай ээж яг тийм байсан. Найзууд нь байнга манайхаар ярьдаг. Одоо ч гэсэн манай ээж ингээл байнга за бараг л хөдөлж 7 хоногт нэг ингээл хүмүүс манайхаар ирж идэг. Тэгэх болгонд нь би ингээл ээжтэй бас туслал хамт хоол хийлцээл. Тэгэд ер нь нэг юм хүмүүс урих, хүмүүс дайлах тийм зүйл дээр тулгуурлаж хоолнд амар дуртай болсон. Тэгэд яг хоол хийх гол мотивац нь надад бол хүмүүс дайлах. Би яг хоол зохиож игээл ганцаараа идэх гэх юм бол надад ямар сонирхолгүй. Тэгээд яг гоё юм хийж үзчихээл, туршиж үзчихээл, найзуудаа дайлах. Тэрнээс амар кайф авдаг болсон болохоор бүр илүү гоё шинэ хоол хийх хүсэлт болсон. Контент хийгээд бичлэг хийдэж штэ тий. Тэрийг үзэнгүүд бас зүгээр л хоол хийх биш. Тэр чинь бас амар урлаг яваад байгаа юм шиг байдаг байхгүй. Яг ингээд тавг ингээд зориулаад хийж байгаа тавгын ч гэсэн тэгээ орчин ч гэсэн бүр амар гоё идэг. Яг тэднэрийг бас яг яаж ингээд бодож одоо за энэ тавг ингүүл гоё юм байна ч юм уу тий. Тэр бас нэг хоббинд орох уу? Тийм. Хамгийн анх хоолны контент хийж эхлэх санаа нь бол зүгээр л яг үнэхээр хобби байсан. Би зүгээр би угаасаа л иймэрхүү контент их сонирхолтой юм чин дээрээс нэм бүтээлч юм хийх сонирхолтой юм чам. Яагаад би хоол хийгээд тэгээд гоё тавглаад тэгээд контент хийж болохгүй гэж бодоод авах зүгээр л завтаа үедээ боломж гарвал хийж эхэлсэн. Тэгээд тэрнийг хийж эхлээл яг явандаа бас амар дуртай болсон л доо. Яг бас нэг хобби гэх юм бол би тавг цуглуулах хоббитэй. Тэгээд гой тавг цуглуулах ер нь бол яг ингээл гой тавг харах юм бол яг миний дотор ингээл авах юмсан гэж бодлоо. Тэгээ яг тавг цуглуулах хоббитэй. Тэгээ тэр тавган дээрээ ингээд гой хоол хийгээд хоолоо бас ингээд гой нэг бүтээлч байдлаар ингээд тавиад тий. Тэгээ тэрнийхээ бичлэгийг аваад оруулах бас нэмэр сонирхолтой байсан л та.
Тэгээ зүгээр л анх тэгэж бас бичлэг хийжсэн чинь дараа нь бас жоохон ажлын санал манлууд орж ирдэг болсон. Тэгээд одоо бас тэрнийг ач цаашаа бас хөгжүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол яриаг нь сонсоод байхад хүүхдүүд октодыг юм хүмүүсийг те ингээд дуртай юмаа хийгээд зүгээр яг ингээд гой өөрөө сураад чамаагүй ингээ алдаж оноод чамаагүй хийгээд явбал тэгээд тэр нь карьер болох байж магадгүй ингээ ер нь л ямар нэгэн байдлаар зүгээр л үнэхээр дуртай байвал ингээ хийгээ явбал хэзээ цагт ингээ амжилтанд хүрдэг юм байна гэдгийг л би яг ярианаас нь ойлгож хэлмээр санагдлаа. Аха. Яг л тийм бэлээ. Үнэхээр дургүй юмаа угаасаа хүн ингээл мянга хүчлээл ингээл амар хэцүү идэв штэ. Ялтчгүй хоббигоо ихтэй яг уу эхлэхдээ би ингээ заавал энийг ингэж мөнгө болгоно гэж бас бодож болохгүй байна. Би болохоор яг зүгээр л үнэхээр дуртай байсан болохоор л хийж эхэлсэн болохоор одоо тэгээд мэдгүй гэхдээ гэсэн. Яг ингээд бүр бүх юмаа тэрэн зориулаад карьераа болохыг гэвэл бас үгүй. Угаасаа л хобби болохоор тэгэл хоббигоор л байна. Гэхдээ амьдралд тэр нь бас мэдээч эргээр нөлөөлж байгаа. Бас нэг өөр орлогын хөсөрт болж байгаа болохоор ер нь л аль болох гоё олон юмд орч үзэх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Контент хийх ч байна уу, юу ч байна. Хоол хийх. Ер нь л гоё сониуч байгаа л олон юмд орч үзэл тэндээсээ дуртай юм болвол. Тийм заавал мөнгө олохгүй ч гэсэн гоё кайф аваад амьдарч ахчихсан гоё шүү дээ. Би бас нэг хэсэг зүгээр юм контент креатор болох гэж үзсэн юм аа гэхгүй зүгээр ингээд надад зүгээр ингээд амар сонирхолтой санагдаад тэгээд бичлэг зүгээр ингээд санаа ороод ирчдэг гэсэн. Тэгээд тэрийг яг ингээд хэсэг хийдэг байсан. Тэгээд сүүлдээ тэр нэг юм жоохон сошиал медиад ингээд юм донтоод байгаа юм шиг санагдаад яг тэгвэл яг буруу юм бэлээ. Яг үнэхээр яг дуртай байсан л та гэхдээ явандаа ингээд би одоо ингээд одоо яг уу ямар бичлэг хийх үү яг уу гэд ингээд яг миний одоо өдөр тутмын амьдралд маань нөлөөлөөд ингээд стресс нэмээд тэгээд ирэхээрээ ер нь жоохон муу юм санагдсан. Тэгээд би одоо зүгээр ингээд тэрийг хэсэг зүгээр ингээд туршиж үзээд тэгээд ер нь бол байсан. Гэр бүл төлөвлөлт ч юм уу тэр тал дээр юу гэж боддөг вэ ер нь? За мэдгүй. Тийм юм бас нэг хараахан бодож амжаагүй нөө. Би жишээлбэл яг хүнтэй гэр бүл болох харилцаанд орвол мэдээч тэрнийг бас амар чухалчилж бодож эхлэх байх. Гэр бүл төлөвлөлт, түүх төлөвлөлт ч юм уу тиймэрхүү зүйлсийг чухалчлахлаа. Тэгтээ одоохондоо тэгж бодож амжаагүй лээ. Чи юу гэж боддیں۔ Би бас одоохондоо арай үгүй гэж боддог. Эмэгтэй хүн ялангуяа жоохон ажил хийгээд ингээ карьертэй болоод тэгснийхаа дараас хүүхдтэй болвол зүгээр юм болов гэж боддоггүй. Гэхдээ бас нэг бас амар оройтвол эмэгтэй хүн л юм чинь төрөх юм уу бас хүндрэл энтер гэдэг айгүй олон асуудлуудтай тэр жоохон баланслал. Гэхдээ яг нэг ойрын 2 жилдээ бол би жоохон ажил карьер гэж явсан дээр байх гэж бодож байгаа. Гэтэ ер нь нийгмийн тийм дарамт бол амар их байдаг шүү дээ. Одоо гэр бүлээс ч юм уу. Тэгэл найз нөхдөйг харангуут бүгдээрээ гэр бүлтэй. Тийм дарамт бол маш их ирдэг. Тэгтээ тэгээ би бол нэг тэрэнд нэг амар автагдаад стресстэй дэтгүй угаасаа л миний яг нэг сайн юм амар сайн итгэдэг юм гэх юм бол би амар сайн хантай болно гэдгээ бүр ингээд бүр 100% итгэдэг. Тийм болохоор хизээч санаа зовдгоо. Тэгээ тэрэндээ амар жоохон бардам. Би угаасаа л амар сайн хантай болно. Тийм болохоор тэр талаар надад нэг бодох хэрэг байхгүй гэж би боддог. Их санаа зовоод байх юм байхгүй тий. Тэрэнд амар итгэдэг. Яагаад ч юм бүү мэдгүй би жоохноосоо л угаасаа л тэгэж итгэдэг байсан. Ер нь хайр ингээд амьдралт чинь хэр дээвэр байр суурь эзэлдэг вэ? Надад бол бүр үнэхээр чухал.
би угаасаа ингээд амар хайрладаг хүн гэх юм уу. Яг ингээд хүнд хайртай олцоод бол бүх юма зориулдаг тийм л төрлийн хүн юм шиг байна. Тэгээд бас амар дурламтай. Ер нь дурлах дуртай, хайрлах дуртай. Тийм тэгэл өгч чадах юм байвал бүхнээ өгөх дуртай. Тэгэл дандаа нэг тиймэрхүү л байдаг та. Би хүнийг хайрласныхаа төлөө би хүнийг хайрлна гэдэг бол миний л сонголт гэж боддог байхгүй юу. Хайрласныхаа төлөө би тэр хүнээс юм нэхэх албагүй. Зүгээр л би хайрламаар байгаа болохоор би хайрлсан. Би тэр хүнээс юм нэхчихсэн бол юм нэхэж хайрлсан бол ер нь надад тэгээд шаардлага байхгүй гэж боддог. Тэгээд тийм болохоор бас яг ингээд би амар хайрлаад намайг зөрүүлж тэр хэмжээгээр хайрлахгүй байсан тийм тохиолдлуудад бол бас нэг тэгж гомдож момдоод яг мэдээж гомдно л доо тухайн үед яг үерхэлтэй. Гэхдээ эргээд харахтаа бол би хизээч харамсдаггүй. Яг ер нь л хүнийг хайрлсан удаад бол би харамсч үзээгүй. Ер нь л бүх өнгөрсөн үерхлэгээ харж үзэх юм бол тэгэл гоё шүү дээ хайрлах чинь. Тэгээд би бас яг хөөс тэгж боддог л доо. Яг одоо тэгээд хайрласандаа харамслаа гэд өөрийгөө зовоохоос өөрөөсөө хийх юм байхгүй шүү дээ. Зүгээр ганцхан усын харилцаан дээр ч биш, яг найз майзын харилцаан дээр ч гэсэн яг тийм байдаг. Би ингээд хүмүүсийг нэх өөрлөгөө артуулаад идэггүй төрлийн хүн байхгүй юу? Яг найзуудаа ч гэсэн миний яг дотны найзууд маш олон жил найзалж байгаа дотны найзууд байдаг. Тэд нартэйгээ ч гэсэн ингээд яг амар дотн байдаг. Хэр баргийн хүмүүс ингээд өөрийнхөө circle руу оруулаад идэггүй. Гэхдээ хаяа нэг оруулж бас ингэж амар сайн найз байгаад хариуд нь жоохон онцгүй зан гаргасан ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бас айгүй их байсан. Тийм болохоор бас бүр юм жоохон өөрийнхөө circle-ийг л ингээл айгүй тийм нандинах гэх юм уу, нэг тийм жоохон хамгаалах дуртай. Сүүлийн үед нөгөө сошиал медиа айгүй хөгжснөөс хоошоо амар их инфлюенсерүүд тэгэл энэч тэгэрээ тэрэнч тэгэрээ гэл амар олон ингээд хүмүүс гараад ирсэн шүү дээ. Тэгэнгүүт плашийн хувьд бол одоо тэр бүх насны эмэгтэйчүүдэд зориулаад юм эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл, за тэгээд хувцлалт байт юм өнөр бодолт. Одоо тэр бүх юмнууд дээр нь яг юм зөв мэдээлэл хүрэхийг ингэж айгүй их зорж ийм платформыг ер нь л нээсэн. Чиний хувьд болохоор ер нь л одоо энэ инфлюенсийн тал дээр юу гэж боддог вэ? Яг надад бол ийм яг ийм зөв бодтой мэдээлэл хүргэдэг яг хүмүүс айгүй ховор юм шиг санагдаад байхгүй юу? За би бол яалтчгүй нөгөө нэг нэвтрүүлэгт ороод тэгээ тэрнийхээ үр дүнд гэх юм уу, үр дүн цаашаа гэхдээ тэрнийхээ үр дагавар гээд айгүй их бас дагагчтай болсон. Тэгээ тэр дунд маш олон залуу, жоохон охтууд, хөвгүүд тий айгүй олон жоохон дагагчтай болсон. Тийм болохоор би бас яг инфлюенсинг талдаа юу сурталчилж байгаа гэдэгтээ бүр амар цензуртай ханддаг. Би ер нь хэр баргийн юм, хэр баргийн компани брэнд бүтээгдэхүүнийг сурталчлахдаа яг юу, яг ямар хуу компани гэдгийг бас амар судалдаг болцсон гэх юм уу. Тийм ер нь л тэр тал дээр амар моралтай хандах хэрэгтэй гэдгийг бас айгүй ойлгосон. Тэгээд одоо ер нь би инфлюенсинг талдаа бол юм хийж байгаа, контент хийж байгаа. Гэхдээ яг үнэхээр миний үзэл бодолтой нийцдэг бүтээгдэхүүн нь хортой биш тий. Би үнэхээр өөрөө жинхнээсээ хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ л би сурталчилна гэдээ өөртөө ер нь амлалт өгсөн. Тэгээ хэрэгэлдэггүй бүтээгдэхүүнээ бол би хизээч нэг ганц стори оруулдаг ч юм уу, нэг рил оруулдаг ч юм уу тиймэрхүү байдлаар би угаас хизээч сурталчлахгүй.
Тэгээд бусад инфлюенсеруудыг бол би яг уу ойлгохын мэдээч бүгд над шиг ингэж байж чадахгүй байх. Амьдралын хэрэгцээ ч юм уу тэр талаасаа ингээд бас янз бүрийн сурталчилгаа хийх шаардлагатай болдог л байх гэдэг талаас нь ер нь ойлгохыг амар хичээдэг. Гэхдээ бас тэрэнд бас жоохон ч гэсэн илүү моралтай хандах хэрэгтэй байх. Ялангуяа Instagram дээр ч байна уу, Facebook дээр ч байна уу үзэж байгаа дийлэх хувь нь хүүхдүүд, насан туршийн хүүхдүүд байдаг. Насан туршийн хүүхдүүд чин яг ингээд юм үзээд бас яг ухамсартай ер нь хүлээж аваад өөрөө тэрийг анализ хийгээд тэгээд ухамсартайгаар ингээд шийдвэр гаргах тийм хэмжээнд сараахан очоогүй болохоор тэр хүүхдүүдэд ч гэсэн шууд айгу нөлөөлдөг л хальтаа. Тийм болохоор ер нь юу сурталчилж байгаагаас амар сайн анхаарч сурталчлах хэрэгтэй байх гэж боддог ер нь бусад инфлюенсеруудыг. Ер нь бол тийм яг ингээд жоохон хүүхдүүд бол яг юу үзэж байгаа энэ буруу зөв мэдэхгүй шүү дээ. Би бол бас миний нүрэн дээр юм гардаг байхад одоо нэг бүтээгдэхүүн нэг сурталчилдаг нэг ихч байсан юм. Тэр их чи ингээл юм ин хараад бистэ энийг аваад ингээл бараг ямарч батахгүй болох юм байна тэр гэж бодоод би амар ингээл энэ л байвал болох юм байна гэж бол яг нэг авч исэн тохиолдол байгаа. Тэгтээ тэгсэн тэрийг аваад миний нүр бүр гамшигулсан. Тэр зүгээр ингээд зүгээр хамгийн энгийн жишээ байх гэж бодож байна. Тэгээд зэрнээс цаашлаад бүр ингээд бүр чухал зүйлийн талаар ярьдаг хүмүүс байгаа. Бас мөрөөдө тоглоом сурталчилдаг инфлюенсерүүд байдаг тий? Бет сурталчилдаг инфлюенсерүүд байна. Бас өөр юу ч гэх юм мэдгүй одоо арх тамхич гэх юм уу тий? Тиймэрхүү зүйл дээр бас илүү үнцэн зуртай хандах хэрэгтэй ах гэж боддог. Ер нь юун дээр ч энэ гоо сайхны бүтээгдэхүүн дээр ч гэх юм уу зүгээр л надад мөнгө өгвөл миний амьдралдаа хэрглэж үзээгүй бүтээгдэхүүний сурталчлах юм бол за би би ядаж нэг ятгах чи нэг сар хэргэлчээд тий гайгүй бол яг үнэхээр өөрийнхөө үзэл бодлыг бичээд оруулъя гэж би яг тэгтээ. Ер нь плашийн хувьд бол бас яг тэр тал дээр яг ийм эмгтээчүүдэд ингээд октоудад зориулсан одоо яг л ийм үнэн бодтой мэдлэгийг л хүргэх гээд ер нь л явж байгаа. Тэг чиний одоо хэлдэгтэй ер нь л яг би бол бас санал нийлж байна. Ер нь плашийн зорилготой бас минийх ер нь ойлгох юм байна. Тийм. Бас тэгээд дан ганц инфлюенсинг гэх нь яг юм сурталчлах, заавал бүтээгдэхүүн сурталчлах биш. Зүгээр ингээм амьдралын хэв маяг тий. Тэрнээс цаашлаад одоо жишээлбэл би бас юм нийгмийн хариуцлагын хүрээнд ер нь л нийгэм тандсан зүйлс хийх айгу дуртай. Угаасаа тийм пашнтай. Тэгээ тэрнийгээ ч гэсэн бас тэрнийгээ ч гэсэн сурталчлах тийм хүсэлтэй гэх юм өөр хүмүүс ч гэсэн тийм хүсэлтэй амбицтай болоосаа гэж айгу хүсдэг. Ер нь л над руу мерсер ингээл залуу жоохон хүмүүс бичдэг л те. Нэг иймэрхүү асуудал байн зөвлөгөө өгч мөгөч гээл тэгчтiin. Тэгээ тэр болгонд нь би ер нь бол хариулахыг амар хичээдэг. Айгу их карьер тал дээр тэгэж бичижсэн. Тийм ер нь л тэгээд залуу хойч үедээ ч их юм нэг амар би нэг амар юм үзсэн. Нэг их юм мэдээд байгаа даа ч биш гэхдээ зүгээр жоохон хүмүүстэд бас тийм үлгэр жишээ болох рол моделлууд айгу хэрэгтэй байд юм шиг санагддаг. Надад ч гэсэн миний амьдралд үлгэр жишээ болдог тийм ихч нар бас байдаг. Одоо миний ихч байна. Дээрээс нь ихчээс гадна заавал юм цусан холбоогүй тийм зүгээр л надад рол модел болдог хүмүүс байгаа. Тэд нар бас айгу амьдралд чухал. Тэгээ би ч гэсэн яг тогтуудад бол бас тийм байхыг амар хичээдэг. Одоо яг сүүлийн үед бол хүмүүс зүгээр юм ерөөсөө бойкот хийх ч юм уу тийм үнэхээр болохгүй бүтггүй хийсэн юмтай хүмүүсийг ерөөсөө ингэж болж чадахгүй байгаа байхгүй юу. Тэрийг бол би бас ингэж ухамсараараа зүгээр ингэж дагахаа болоо ч юм уу одоо цааш ингэж дахиж юм ингэж сурталчлахгүй байх тал дээр ер нь хүмүүсийг амар ингэж дуу хоолойгоо нэгтгэсэй гэж яг хүсдэг байхгүй юу. Тийм тэгээд яг үзэж байгаа юмдаа айгүй шүүлтүүртэй зөв хүмүүсийг ингэж бас
хараасай, үзээсэй гэж хүсдэг. Би бол монголчуудыг бүр boycott culture бүр хүчтэй орж ирээсэй гэж амар хүсдэг. Би яг өөрөө бас boycotтлол яг амар boycotтлдаг. Одоо жишээлбэл дээр нэг одоо өргөөг boycotтлий гэдэг нэг тийм юм гарч исэн. Тэр нь болохоор захирал нь ийм октодод ер нь бол ажлын газрын бэлгийн дарамт учруулдаг гэд тийм факттай айгу ер нь хохирогчт нь тэгэж дуурсан тийм тохиолдол гарч исэн. Энд чи баг хэдэн жилийн өмнө юм бэ? Бараг л 3-4 жил ч гэж магадгүй. Тэгээ тэрнээс хойш би за окей би өргөөд та хизээч кино үзэхгүй гэн. Тэгээд тэгэл тэрнээс хойш ер нь одоо хүртэл бойкотлсоор л байгаа. Яг найзууд кино үзье юм үзье гэнхт өргөөд юм уу би. Өргөөд үзэхгүй өөр газар үзье гэн. Тэг яг тэгдэг. Тэр хүмүүсийг яг бас яг ер нь л бойкотлсон бойкотлдог. Болохгүй юм болохгүй л ах хэвээр. Тий. Тэгэл нэг ганцаар яригдчаал мартагддаг байх ёсгүй л гэж боддөө шүү дээ. Ялангуяа тийм хүчирхийлэл ч юм уу эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр би бол бас амар хүчтэй үзэл бодолтой. Тэгээд тэр тал дээр бол үнэхээр бойкотлдог. Ер нь ганцаараа ингээ бойкотлоод амар хүчтэй бойкотлдог гэж байна. Тэр тэгтээ би зөв гэж бодож байна. Яг ингээд нэг хүн ингээл одоо бас үрдэж адилхан бас ингээл 2-3 хүн байлаа гэж бодоход тэд нар чинь нийлсээр хагаад ер нь бол ингээд айгүй хүчтэй ингээд нөлөөлөл үзүүлж чадах учраас ер нь за ингээд хүмүүс нэг тоодгүй юм чиндээ гээд ингээд бас өөрөө ингээд тоохгүй байх нь бас буруу хаа. Тэгээд яг л ийм өөртөө үнэнчтэй ингээд үнэхээр буруу гэж бодсон юм даараа ингээд амар юм хүчтэй ингээд эсэргүүцэж чаддаг байх нь ер нь их зөв зүйл гэж боддог. Тийм ер нь л ямар ч асуудал дээр ганцаараа ч байсан ер нь л дуурж авах хэрэгтэй л гэж боддог би. Тэг ер нь л буруу юмыг тэгээд дуугаа өнгөрөх ёсгүй баха. Би бас яг ингээд надад яг ингээд бас нэг амар гониглжсэн тохиолдол зөндөө байд юм аа. Би яг ингээд надад амар буруу санагдчихсэн зүйл дээр би ингээд ганцаараа ингээд болохгүй штэ ингээд амар эмоцтой ингээд хандангуут хүмүүс ерөөсөө тийм биш байдаг. Тэгээд тэрэнд би ингээд ер нь гониглох үед амар их тохиолддог. Гэхдээ тийм байлаа гэд би бас ингээд дараагийн удаа ямар нэгэн буруу юм болонгот дугаа сууж болохгүй ер нь бол дуурсаар л байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг сая чиний хэлсэн тэр ганцаар байсан ч хамаагүй тэгэл бойкотлол тэгэл мэдээч хүмүүс чамайг дагаж тэхгүй ч гэсэн за энд нэг хүн ингээд ер нь үзэл бодолтой ингээд өмнө ч тийм байш шүү гэдгийг бас анзаараад жоохон үлгэр дуурайл авдаг байх л гэж боддог. За ер нь хоёлаа энэ хүрээд яриагаа дуусгая гэж бодож байна. Тэгээд хэрэгтэй юмнууд бас байсан байх. Энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ахуйн аваад бас гээгээд тэгээд сонсорой. За тэгээд подкастэнд цаг зав зориулж ирж надтай ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Bye.